Ардчлал анхны загвар 6 сая юугаар яаж гажуудсныг хэлэх залруулах үүрэг бид бүгдийнх унган арчлаа арчлан тордох улс төрчдийн гажуудлаас сэргийлэх зорилгоор байгуулагдсан тус уулзалтанд Монголын ардчилсан нэгдэл санаачлагын ерөнхийлөгч болд Монголын ардчилсан нэгдэл санаачлагын удирдах зөвлөлийн гишүүн Бямба, Монголын ардчилсан нэгдэл санаачлагын Дархуул аймгийн салбарын тэргүүн Жаргал сайхан нар Хөвсгөл аймгийг зорин очиж салбарын нээлтэнд оролцлоо. За өнөөдөр манай Монголын ардчлалын нэгдэл санаачлага төрийн бус байгууллага бол 2 сарын 19-нд байгуулагдсан. Тэгээ энэ хугацаанд өнөөдөр бол ингээ 18 дахь салбараар үлгэд авч байна. Тэр нь улс орондоо яг өнөөдөр энэ ардчлалын үжил санааг түгээн дэлгэрүүлэх, ардчлалын үнэт зүйлийг бэхжүүлэх тал дээр бол үнэхээр олон одоо хүмүүс сэтгэд нэгж байгаа баяртай байгаа. Хөвсгөл нутгийн хувьд ардчилсан хувьсгал өрнөж байх он цаг үед тулах цэг нь болж ардчлалыг түгээн дэлгэрүүлэхэд түүчээлэн оролцож байснаар онцлогтой. Тим хэдиж сүүлийн жилүүдэд ардчлалын гажуудлаас үүдэн ухран холдох иргэдийн тоо ихж байгааг нутгийн иргэд гишүүдийн хурлын үеэр тодтогоод үүнийг залруулан ардчлалын үнэт зүйлийг ахин сануулж авран хамгааллын төлөө нэгдэж байгаа Монголын ардчилсан нэгдэл санаачлагын үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Ер нь бол бид бүхэн бас нэгдсэн нэг зорилготой байх юм бол энэ ардчлалын үнд зүйл болсон энэ эдгээр зүйлийг хамгаалахад энэ үнд зүйлээ улам батжуулахад бол бас бид хүн хувь нэмрээ оруулж чадах юмаа гэж хүсэж зорж явдаг учраас юм үнийг бол дэмжиж одоо энэ анх дугаар хуралдаанд хүрэлцэн ирлээ. Хөвсгөл аймгийн Монголын ардчилсан нэгдэл санаачлагын гишүүдийн анх дахь хурлын үеэр улсын хурлын гишүүн Монголын ардчилсан нэгдэл санаачлагын ерөнхийлөгч болд Монголын ардчилсан нэгдэл санаачлага бол улс төр дэх амбиц биш унган арчлаа хамгаалах ухамсар үүрэг үйл ажиллагаа гэдгийг онцолсон. Салбарын тэргүүн отгонцогт салбарын батламжийн гардуулах үеэрээ хөвсгөл ардчилд манлайлан оролцож байсан шигээ ардчлалыг аврах үйлсэлдэж түүчээлэн оролцсон гэдэгт итгэж байна гэлээ.